1988 онд Сан Франциско хотын нэгэн дунд сургуулийн сурагч Жереми Мелтон гэх хүү Валентины өдөр сургууль дээр зохиогдсон дискон дээр ангийнхаа 4 алдартай охиныг бүжгэнд өргөх ба эхний 3 охин болох Шелли, Лили, Пейж нар түүнийг доромжилж маш харгас хэрцгий байдлаар татгалзах бол 4 дахь охин Кейт түүнд ээлдгээр магадгүй дараа нь болъё гэж хариулдаг. Хөөрхөн охтоос татгалзсан хариу авсан нүдний шилтэй царай муутай Жереми хүү нөгөө охтын найз болох Дороти эмээх бондгор охиныг бүжгэнд өргөхөд Дороти зөвшөөрөх бөгөөд тэднийг бусдаас нууцаар үнсэлцэж байтал хэсэг хөвгүүд тэднийг олж шоолж дооглох болно. Яг тэр үед бусдын дог тохуу болохоосоо ичсэн Дороти Жеремиг өөрлөнд дайрсан гэж худал хэлэхэд хөвгүүд Жеремигийн дээрээс ундаа асгаж түүний хамаг хувцсыг нь тайлан бүх хүүхдүүдийн нүдэн дээр зодох болно. Тэрхүү явдлаас 13 жилийн дараа өнөөх 5 охины нэг болох ангаахын оюутан Шелли, Джейсон Маркет гэх залуутай бүтлэхүү болзоонд явсныхаа дараа лабораторид иргэн ирж цогцост задлан хийх гэж байтал хүний хөлийн чимээ гарах бөгөөд тэр зүгт шалгах гээд очтол хувцас сольж өмсөд явах гэж байсан өөр нэгэн оюутантай мөргөлдөж тэд хоёул цочсондоо болж өнхөлцгөө хагартал айцгаадаг. Тэгээд тэр оюутныг явсны дараа Шелли өөрийнхөө шүүгэнээс түүнд бичсэн Валентины захидлыг олж нэгэд үзтэл занал хийсэн маягтай эвгүй шүлэг бичсэн байдаг. Тэрээр захидлыг хайчхаад буцаж ирээд ширээн дээрх цогцсны гидсэн тушаа зүсэлт хийх гэтэл амьсгалж Шелли айж цочсондоо ардах шүүгээ рүү хойшлоход шүүгэн дотор өнөөх цогцсыг хийсэн байх ба Шелли улам айж орилох үед цогцос шүүгэнээс ундаг. Эргээд тартал ширээн дээр байсан хүн алга болж Шелли ч айсандаа мэс заслын хутга шүүрэн авч өрөөнүүдийг шалган дундуур нь явж байтал хөшигний араас хэн нэгэн түүний хоолойг боох үед Шелли барьж байсан утгаа хөлөнд нь зоогоод өрөөнөөс гарч зүхтаан цахилгаан шат дуудах бол битүү хар хувцастай дурдлын бурхан тэнгэр Купидоны баг зүүж гартаа утга барьсан алуурчин түүн рүү тайван гихч нь алхан ирж Шелли цаашаа зүхтаахад араас нь гүйлгүй алхсан байдлаар хөөх болно. Шелли гүйсээр нэг өрөө рүү ороод хартал тэрээр хүүр хадгалах өрөөнд орж ирсэн байдаг. Алуурчин араас нь тэр өрөөнд орж ирээд ууттай хүүрнүүдийг нэг нэгээр нь хутгалж эхлэх бөгөөд хамгийн сүүлчийн уутыг задалтал дотроос нь Шелли орилон гарч ирэхэд тэрээр яг захидал дээр бичиж дүрсэлсэн шиг түүний хоолойг огтлон хороох болно. Тэр үед алуурчны хамраас цус гарч гоожих ба тэрээр уутыг буцааж хаагаад өрөөнөөс гарч явдаг. Сургууль байхаасаа найзалсан охтын нэг болох Пейж найз Кейтигээ хэсэг хугацаанд харилцаандаа төр завсарлага аваад байгаа Адам хэмээх архины эмчилгээнд явж байгаа сэтгүүлч найз залуугаас нь холдуулж салгахын тулд түүнийг дагуулan түргэн болзооны арга хэмжээнд авчирдаг. Сонин залуустай уулзсан амжилтгүй түргэн болзооны дараа Кейт Пейж нар найз Шеллиг ихээ өхлийн талаарх муу мэдээг Доротигоос хүлээн авах болно. Шеллигийн оршуулган дээр Кейтийн найз залуу Адам ирж хоёулаа хэсэг хугацааны завсарлага авсан ч сайн найз чинь үгүй болсон энэ хүнд хэцүү үед чамд сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй гэж бодоод ирлээ хэмээн түүнтэй ярилцаж миний эмчилгээ үр дүнтэй сайн байгаа. Хоёулаа энэ 7 хоногт уулзаж хоол идэхүү гэхэд Кейт шууд зөвшөөрдөггүйч би чам руу залгая гэдэг. Оршуулган дээр сургуулийн найзууд болох Кейт, Лили, Пейж, Дороти дөрөв уулзах бөгөөд мөрдөгч Вон гэгч ирж тэднээс Шеллигийн талаар асууж байцаадаг. Мөрдөгч тэднээс Джейсон Маркет гэх хэрэгтэйг таних уу? Шелли алуулахаас өмнө хамгийн сүүлд тэр залуутай уулзсан байна гэд ямар нэг зүйл сануул залгаараа гэж хэлэн нэрийн хуудасаа Пейжэд өгдөг. Дараа нь Дороти гэртээ хурцрээд Шеллид ирсэн шиг занал хийлсэн JM гэсэн гарын үсэгтэй Валентины ил загтал хүлээж авна. Энэ үед Доротигийн найз залуу Кемпбелл түрээсийн байнаас хөөгдшөглөө хэмээн цүнхтэй юм humаа барин ирэхэд Дороти ч түүнийг дур хугацаанд аавынхаа гэрт байхыг зөвшөөрдөг. Кейт гэрийн цахилгаан шатнаас Купидоны баг олох бол Лилид өнөөх JM гэсэн гарын үсэгтэй занал хийсэн шүлэгтээ Валентины загтал шоколадны хамт ирэх бөгөөд тэрээр загтлыг нэг их тоолгүй шоколадыг идтэл дотор нь өт байдаг. Дараа нь тэд Лилигийн найз залуу Максийн уран бүтээлийн үзэглэн гэрж үзэх бөгөөд тэрхүү үзэглэнд мөн Шеллитэй болзоонд явсан өнөөх Джейсон Маркет гэх залууч ирсэн байдаг. Пейж үзэглэнд ирсэн Кемпбеллийг Доротигийн найз залуу гэж мэдлгүй сэтгнэх үед Дороти гарч ирэн түүнийг найзуудтайгаа танилцуулна. Үзэглэнгийн үеэр Марк Лили хоёр өөр хүүхнээс болон хэрэлдэж Лили түүнийг хаяад төөрдөг байшин шиг үзэглэнгийн танхим дундуур учраа олохгүй төөрч бодлон явж байтал хамраас нь цус гарсан Купидоны багтай алуурчин ном сумтаа гарч ирэн түүнийг харваж суманд оногдсон Лили өндрөөс унаж өөхөх болно.
Энэ үед Рутиг их бүсгүй гарч ирэн Доротигийн найз залуу Кемпбелийг Лоурчин хэмээн буруутгадаг. Дараа нь Кейт Адамтай уулзах бөгөөд түүнд цахилгаан шатнаас сахиусан тэнгэрийн баг олсноо, найзууд нь амиа алдсан зэрэг сүүлийн үед болоод байгаа хачирхалтай зүйлсийн талаар ярих бол Адам түүнд огт арих уухай болсноо хэлж хоёулаа харилцаагаа сэргээх үү гэж асуухад надад жаахан хугацаа хэрэгтэй байна гэж Кейт хариулдаг. Мөрдөгч Вон бүсгүүчүүд дээр ахин ирж уулзангаа Шилийг алуулахаас өмнө гэрт нь ирсэн захиаг үзүүлэхэд тэрхүү захиаг Жереми Мелтоноос илгээсэн байх ба мөрдөгч Жереми Мелтон гэж хэн болохыг асуухад тэд дунд сургуульд хамт сурч байсан нэг тэнэг бандгээд бүгд JM гэсэн гарын үсэгтээ занал хийсэн агуулгатай Валентины захидал хүлээж авснаа хэлж захидлуудыг яг тэр Жереми Мелтон явуулсан юм байна гэдэг. Мөрдөгч тэднээс яагаад та нар занал хийсэн захидал авчихад цагдаад мэдэгдээгүй юм? Жереми Мелтон яагаад та нарыг занал хийлдэг билээ гэж шалгаахад Дороти дунд сургуульд байхад тэр над руу дайрсны дараа түүнийг хүмүүжилгүй хэцүү хүүхдүүдийг хамруулдаг тусгай сургууль руу явуулсан гэж хэлдэг. Ийхүү мөрдөгч тэр Жереми Мелтон гэгч мөн Шилитэй хамгийн сүүлд уулзсан Джейсон Маркет хоёрыг хэргийн сэжигтнээр татаж шалгаж үзэхээр болно. Харин мөрдөгчийг явсны дараа Дороти би дараачих юм байна. Тэр намайг алах болно гэж хоёр найздаа хэлэхэд тэд чамайг яасан гэж алах юм? Чамд ямар ч буруу байхгүй штэ. Сургууль байхад тэр өөрөө л чам руу дайрсан бидтэй гэвэл Дороти тэдэнд бүх үннээ хэлж тэр яагаад ч вэ би сургууль дээр хүүхдүүдийн дог тохуу болохгүй тулд түүнийг над руу дайрч хүчээр үнссэн гэж зохиогоод хэлчихсэн юм гэдэг. Тэр өдрийн оройн Кейт ажил дээрээ интернетээс Жереми Мелтоны тухай хайж үзтэл хүний урманд нэг ч мэдээлэл олддоггүй. Тэгтэл Адам түүн дээр ирж ямар чухал ажилтай болоод надтай орой хоолнд орно гэснээ мартчихдаг билээ гэж асуухад Кейт түүнд болон найзуудад нь тохиолдод байгаа хачирхалтай зүйлс энэ бүх хэрэг явдал Жереми Мелтон гэх ангийнхан хүүхэд холбогдоод байгаа талаар ярьж өгдөг. Мөрдөгч Вон цагдаагийн хэлцээр бүсгүүчүүдийг дуудаж Жереми Мелтоны талаар олж мэдсэн зүйлсээ танилцуулна. Жеремиг тусгай сургуульд орсныхоо дараахан хүүхдийн колонд шилжиж тэндээсээ хагас жилийн дараа мужийн сэтгцэн эмнэлэгт хэвтсэн гэдгийг хэлж түүнээс хойш хайчсан хаана юу хийж яваа талаарх мэдээлэл байхгүй. Одоогоос хэдэн жилийн өмнө байшин шатсны улмаас эцэг их хоёр нь амиа алдсан бөгөөд галын хэргийг золгүй явдал гэж хаасан болохыг хэлдэг. Тэгээд Жеремиг 10 гаруй жилийн дараа ямар зүс царайтай байж болохыг компьютерийн програм дээр төрөл бүрээр тэдэнд үзүүлж Жереми одоо өөрийн дүр төрх болон нэрээ өөрчилсөн байх боломжтой. Танаа найз Лили хаана байна? Тэний найз залуу Марк их нөхрийг хэр сайн мэдэх вэ? Та нар найз залуутай юу? Тэднийг хэр сайн мэдэх вэ гэх зэргээр асуухдаа пэйжтэй сэтгэнж түүнийг найз залуугүй болохыг давхар мэдэж авдаг. Кейт Адамтай олон жил сонины газар хамт ажиллаж байгаа аав ээжийг нь мэднэ тэд Сиэтл хотынх гэж хэлэх бол Дороти найз залуу Кемпбелтэйгээ танилцаад 1 сар болж байгаа. Тэд йогийн хичээл дээр танилцсан. Кемпбел интернет бизнес эхлүүлэх гэж байгаа ч өрөөнийх нь хамтрагч түрээсээ төлөөгүй улмаас байрнаасаа хөөгдөд манай гэрт түр амьдарч байгаа гэж хэлэхэд мөрдөгч түүнээс найз залуугийнхаа овгийг мэдхүү гэж асуухад овгийг нь ч мэддэггүй Дороти бандсандаа энэ бүхэн шал утгагүй юм гээд гарч явна. Кейт пэйж 2ч явах гэтэл мөрдөгч Кейтийг явуулаад пэйжийг түр хүлээж байгээд түүнтэй хувийн харилцааны талаар ярьж уян дээр нь гараа тавихад пэйж түүнийг болиулж над бодлоо орхих гээд хөрөөнөөс нь гарч явдаг. Харин энэ үед Кейтийн гэрт нууцаар орж дотор хувцсыг нь хулгайлан өмсч суусан Гари гэгч хөршийн залууг Купидоны багтаа алуурчин халуун эндүүгээр цохиж нүрийг нь түлэн хэрцгийгээр зодож хөнөөдөг. Кейти гэртээ ирэхэд Адам гэрийнх нь үүдэнд хүлээж байх бөгөөд түүнд Валентины баярын өдрийн мэнд хүргэж зүрхэн хэлбэртэй модон чихэр бэлэглээд орой Доротигийн болох үжлэгт чинь хамт очие л доо. Асуудын баярын өдөр үжлэгт ганцаараа явмааргүй байгаа үстэй гэхэд Кейт тэрч тийм шүүгээд Адамыг үнсээд түүнийг явуулдаг. Кейтиг гэртээ ортол эндүүн байсан байрандаа байх ба гэрт нь хэдийнэ пэйж ирчихсэн байж байдаг. Тэднэрүү Дороти залгаад найз залууг нь цагдаа нар ирж шалгаад хотоос гарч болохгүй гэж сануулсан тухай ярина. Араас нь мөрдөгч Вон мөн тэднийх рүү залгаад бид Джейсон Маркетийг барьсан одоо түүнээс байцаалт авах гэж байна. Энэ бүхэн дуустал үргэлж найзуудтайгаа хамт анхаарал болгоомжтой байгаарай. Шин зүйл олж мэдвэл уцтаж мэдэгдэнэ гэдэг. Харин Дороти цагдаа нарт байцаагдсан найз залуугаасаа уучлалт хүсч баярлуулах үүднээс түүнд Валентины бэлэгээд Rolex бэлгэлж тэд нэг оронд орох боловч Доротигийн хүссэн шиг зүйл болдоггүй бөгөөд Кемпбел түүнд хүзүүний зүйлд бэлэглээд хорионы үжлэхээс өмнө нэг ажил амжуулчихад ирэй гэж хэлээд явдаг. Харин Дороти түүнээс халуун усны бойлер ажиллахгүй байх шиг байна. Чи явхаас өмнө шалгаад өгөөч хэмээн гуйж
Кемпл бойлерыг шалгах гээд байшингийн доод давхарт орохдоо багтаа алуурчингийн гарт өөхөх болно. Ингээд үдэш болж Доротигийн Валентины баярт зориулан гэртээ зохион байгуулсан үдшилэг эхэлж олон хүн цуглардаг. Найз залуу нь ирэхгүй байгаад бухимдсан Дороти Кемпл намайг хаячихлаа хэмээн Кейтэд гомдолж суух үед Адам хурж ирдэг. Үдшилгийн дундуур өмнө нь үзэсгэлэн дээр Кемплийг ловирч найран дуудаж байсан Рутиг их бүсгүй Кемплд алдсан мөнгө болон бусад эд зүйлсээ авахар ирсэн байх ба тэрээр Доротигийн зүйлсэн хүзүүний зүйлтийг наадах чинь минийх, Кемпл наадахыг чинь миний бусад гоёлын хамт хулгаалсан гэж буруутгах үед Кейт Пейж хоёр түүнийг авч яван Доротигоос холдуулах болно. Үдшилэг дээр мөн Макс ирсэн байх бөгөөд тэрээр Кейтийг найрах гэж оролдох үедээ Лили явна гэсэн газартаа очоогүй болохыг хэлснээр Кейт Лилийг алуулсан байж болохыг ойлгоно. Рути Доротигийн гэрт Кемплийн цүнхийг олж ухаж байгаад Доротигийн бэлгэлсэн Rolex-ийг олон баярлаж гартаа зүгээд хүмүүсээс хол доод өрөөнд орж ирэх үед гэрийн үйлчлэгчийг хөнөөгөөд чирж байсан багтаа алуурчинтай таарч түүнийг бильярдын цохиураар зохиж унгаад зүхтаадагч алуурчин араас нь ирж түүнийг угаалгын өрөөний хагархаа шилэнд хоолойг нь зоон алдаг. Кейт Дороти хоёрлоо мөрдөгч Вон залгаж нотлох баримт хангалтгүй байсан тул Джейсон Марктыг сулалж явуулахаас өөр аргагүй болсныг хэлж алуурчин хаанч байж магадгүй наад үдшилэг дээр чинь ч явж байж болно. Тиймээс нэг нэгнээсээ салалгүй үргэлж цуг байгаараа би удахгүй очлоо гэж анхааруулдаг. Кейт Доротиг дагуулад найз залуугаа хайж явтал архинаас гарсан гэж байсан Адам сайхан дар суучихсан зогсож байх бөгөөд Кейт түүнд гомдон орхиж явна. Адамыг араас нь гүйж очтол Кейт надаас хол байгаад цаашаа явдаг. Энэ үед Пейж бусдаас зайдуу ганцаарх надаар суун жакузид орж суутал алуурчин түүний байгаа өрөөнд орж ирэн жакузины тагийг таглаж төвчээд дэрэлээр Пейжийн гарыг гэмтээсний дараа цахилгаан залгаатай дэрэлээ жакузи руу шидснээр Пейж тогон цохиулан амиа алддаг. Үдшилэгч тарж зочид явсны дараа Дороти Кейт хоёр бие биенийхээ найз залуучуудыг алуурчин хэмээн сэжгэлцгээн аллахын хэрэгүүдэд буруутгах үед Дороти Кейт болон бусад найзуудыгаа одоо хүртэл түүнийг сургуульд байсан тарган охины дүрээр нь харж харьцдаг. Түүний баян чинэлэг амьдралд үргэлж атаархаж явдаг гэдэгт итгэдэг, тэгж бодож явдаг гэдгээ хэлнэ. Чи сургуулийн хамгийн алдартай нь, Ширли хамгийн ухаантай нь, Лили хамгийн хөгжилтэй нь, Пейж хамгийн тачаангуй нь, харин би хамгийн тарган нь байсан. Тэгсэн яасан? Одоо намайг ухаалаг, царайлаг, сайхан найз залуутай болсонд та нар атаархаж өгөх гээд байгаа үстэй. Тэгвэл юу гэж та нар бүгдээрээ тонил заа юу гэж хэлчихээд Дороти яваад өгдөг. Кейт мөрдөгч Вонто ярихаар гадагшаа гарч утас руу залхахтал түүнээс холгүйхэн утас дуурах сонсогдох бөгөөд утасны дуу гарч байгаа цөөрөмд очтол Воны гар утас байх ба цөөрмийн усанд Кейтийн Адамд гараараа бишиж өгсөн зурас бүхий цаас хөвж байдаг. Кейт тэр цаасыг автал доороос нь мөрдөгч Воны тасархаа толгой хөвөн гарч ирэхэд өгтлээ айсан тэрээр найзуудыгаа дуудан байшин руу гүйж ортол хов хоосон байшинд түүнийг хүлээгээд байж байсан согтуу Адам араас нь гарч ирнэ. Адам Кейтээс хамт бүжиглэхийг хүсэхэд тэр Адамыг Жереми Мелтон гэж итгэсэндээ түүний салтаа руу нүшгэлчгөөд зүхтааж найз Доротигоо хайн нэрээр нь дуудан хашгирч явтал Адам гарч ирэн юу болоод байгаа юм бэ? Чи яагаад намайг өвтгöd байгаа юм Кейт гэд түүнтэй ярилцахыг оролдогч Кейт айсандаа түүнээс зүхтааж явахдаа Пейжийг жакузи дотор алуулсан байгааг олдог. Тэндээс гарч иртэл Адам түүнээс яагаад ингэж байгааг нь асууж би чамд хайртай, би үргэлж чамайг хайрласаар ирсэн гэхэд Кейт түүнийг дарсны лонхоор цогчхоод өөр өрөөнд ортол Рутиг өгсөн байгааг олдог. Тэгээд тэр Доротигийн аавын өрөөнд орж тэндээс гарбуу олж аваад шатаар дээш өгсөн өөр нэгэн өрөө рүү явж ортол өөдөөс нь Купидоны багтаа алуурчин үсрэн гарч ирж Кейт алуурчин хоёр шатаар өнхрөн доош ундаг. Кейт сэргээд хажууд нь нэвтэж байсан алуурчин хартал цаатах нь гинэт огцсон мөндөх үед Адам алуурчин олон удаа буудан хороох болно. Найз залуугаа алуурчин гэж андуурсан Кейт болж өнгөрсөн энэхүү аимшигт үйл явдлаас болж Адамыг тэрвэн авч уйлахад Адам түүнийг тайтгаруулад алуурчны багийг тайлтал Дороти байдаг. Кейт харсан зүйлдээ итгэж ядан уйлах бол Адам түүнийг тайтгаруулан утсаар цагдаа дууддаг. Кейт түүнд 7 хоногийн өмнө л жаргалтай инээж авсан найзаагаа ийм зүйл хийсэн гэдгийг огтхон ч ойлгохгүй байна гэхэд Адам баг насандаа авсан сэтгэлийн шарах насан туршийн уур хилэнг авчирдаг. Түүнийгээ жаргалтай царай инээмсэглэхийн ард нууж ирсэн байх гэж тайлбарлана. Цагдаа нарыг эрхийг хүлээж байх зур Кейт түүнээс уучлалт гуйхад Адам тэр хамаагүй би чамд хайртай. Би үргэлж чамд хайртай байсан гэж хэлээд Кейтийг тэрхэхэд
Адамын хамраас цус гарч эхэлснээр кино өндөрлөнө. 2001 онд дэлгэцнээ гарч байсан Valentine хэмээх уг киног зохиолч Том Savage-ийн ижил нэртэй зохиолоор сэтвэлэн бүтээсэн ба Warner Bros Pictures кино компани зүгээс анх зохиолын үйл явдлыг коллежид өрнөдөг байдлаар эрс өөрчилж хийх гэж байгаад үнийгээ болж олон найруулагч салсны дараа 1998 онд гарч багагүй амжилт үзүүлж байсан мөн л үнэтэй ижилхэн залуусын сэдвтэй слэшер төрөл жанрын Urban Legend киног найруулсан найруулагч Jamie Blanks-ийг сонгон ажиллуулсан байна. Уг киноны зураг авалт гол дүрийн жүжигчдийн завгүй цагийн хуваараас шалтгаалж 2000 оны 7 сараас 9 сарын хооронд ердөө 42 өдрийн дотор явагдаж дууссан байна. Жишээ нь Шеллигийн дүрийг бүтээсэн жүжигчин Кэтрин Хейглийн хувьд 3 өдөрт зураг авалтаа дуусгасан бол Адамын дүрийг бүтээсэн жүжигчин Дэвид Борианаас өөрийнхөө оролцсон бүх сценийг 2-7 хоногийн дотор дуусгаж байжээ. Dorothy Kate хоёрыг эс тооцвол Шелли, Лили, Пейж нарыг Адам сургуульд байхдаа бүжгэнд урьж татгалцсан хариу хүлээж авсан дарааллын дагуу хөнөөдөг байна. Мөн Адамын дүрд анх жүжигчин Jared Leto, Luke Wilson, Jeremy Sisto зэрэг тухайн үедээ од болж эхэлж байсан залуу жүжигчдийг тоглуулахаар яригдж байсан ч эцэст нь Адамын дүр жүжигчин Дэвид Борианаас оногдсон байна. Энэхүү кинон сурталчилгааны трейлертэй эмэгтэй Закадрийн дуу хоолой ашигласан цөөн кинонуудын нэг ажээ. Хэдийгээр уг киног 29 сая долларын өртгөөр бүтсэн гэж их сурвалжууд мэдээлдэг боловч яг үнэндээ 10 сая орчим ам доллараар бүтсэн гэх инсайдер мэдээлэл байдаг байна. Эдгээр мэдээллийг өнөө худлаас үл хамааран уг кино нийт 36 сая ам долларын орлого олж байсан юм а. 2026 оны 2 дугаар сарын 14-ний энэ өдөр та бүхэндээ Valentine хэмээх 2001 онд гарч байсан Америкийн слэшер төрөл жанрын киноны давчлалыг хүргэлээ. Манай контентуудыг үзэж, лайк дарж, комент үлдээж, шеэр хийж мөн сувгийг маань шинээр subscribe хийж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Зөвхөн манай сувг гэлтгүй YouTube сувг ажиллаж байгаа бүхий л эх орон нэгт монголчуудынхаа сувгийг дагаж subscribe хийх нь ердөө ганц товч дарахад хангалттай зүйл бөгөөд цаад хүмүүсийн асар их дэмжлэг болж улам ихийг хийх урам хайрладаг гэдгийг санаарай. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.